We started dating at the same time. One guy for coffee, one for red wine. And I just don't know how to decide. What can I do? One likes to cook me primavera. The other doesn't cook whatever. But I don't care when we're together. Yeah, 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 yeah. Хамгийн анх би нэг мэддэг байсан л та ер нь. Би нэгэт гэж ер нь мэдэн штэ энэ нэг юм бүжгэлдэг залуу. Энэ нэг юм. Мэддэг байсан байхгүй. Тэгээ инстаграмаар ер нь хардаг. Тэгэж явж байгаад Оо. тийм ээ. Тэгэж явж байгаа хамгийн анх MPD гэж загварын шоунд дээр таарлажсэн. Гэтэ энийг ч дуураагүй л дээ. Тэгээ тэрнээс хойш баг сарын дараа л. Тэгэл бодоогүй шүү дээ. Тэгээ нэх удаагүй. Надад инстаграмаар юм бичээд тэгээ бичээд. Хөөе. Би бичсэн байж та. Би бичсэн юм уу? Хин бичсэн бэ? Би бичихв. Ер нь бол бүх зүйл эсэргээрээ бас л доо. Би зөв хэлсэн шүү дээ. Эхлээд өөрөө лайк таасан байхгүй. Би лайк дараагүй байхгүй. Би чи ингээ бас нэг юм эр хүний бардам зам ам байгаа шүү дээ. Тэрийг ингээ байраал дундчиг байраал ингээ яваад цавлаад байсан. Тэгээгүй яг би л үлэгдүүлээ гэж яа. You know what I mean? Өө тэгэл аймаг юм шүү дээ. Монгол улстай ял хандсан шүү дээ. Монгол зүйлээс дээ. Тэгэл нөгөө хатмаа бидний шоу моо болсон. Тэрэн дээр ачаад юм сонирх. Сонирхож байгаа юм байна гэж бодсон юм. Тэгээд жоо нөгөө MPD юу дээр яг би нөгөө манай найзууд намайг алах уу гэж асуугаад байгаа юм. Би амжилтаас алах зүг одоо алах үзэж байхдаа хоцож байсан байхгүй манай. Би асчаад ваа. Төөхөн дүүлэх юм байна нэ. Тэгээ байжсэн. Тэгээ байж тэгээд юу тэгэхэд баг ер нь аюул тийм хаас. Тэгээд энэ тэнд юу таардаг байсан. Тэгээ нэг юм готоос юм л юм байдаг юм. Тоож моохгүй. Би ингээл өөдгийг харагдах гал ингээл нүднийх нь уудчих гэлээ бүжил юм. Тэгээд тоохгүй юм. Тэгэл тэ. Тэгээд өөрөө яасан бэ? Чи өөрөө лайк таасан байхгүй. Юу гэж Чи өөрөө 3 лайк таасан. 3 лайк чинь I love you гэсэн үг. Тэгээд шууд тэгвэл би зөвлөл 3 лайк буюу I love you гэдэг. Тэгээд очирсан дээ. Тэгээс Instagram ч юм уу Facebook 3 лайк юм гэдэг юм. Яг 3 лайк. 4 биш 2 биш. 3 лайк чинь I love you. I want you. Би чамайг хүсэж байна гэдэг юу болж байгаа. Монголоор биш англиар 3 лайк. Юу хэлээч дээ. Инстаграмаар бичсэн. Тэр нь болохоор миний нэг сторинд хариу бичсэн тий. Юу бичсэн бэ? Сумимасаа. Лазо бичсэн үү? Кики. Яасан бохгүй юу? Битээ бичээд эхэлсэн. Тэгээд Валентин төгчөөсөн бохгүй юу? Тэг мэдээж Валентинаас чи ингээд хос мосуудын баяр гэж ингээд юм байгаа штэ. Тэг би ингээд яг бодчихсон бохгүй юу? За Валентина нэг ураад ингээд хоол идээд болцоонд үлдэм билүү гэж бодож ирсэн. Тэгээ бодож жоод эхлээд 2 хоногийн өмнө Валентинаас 2 хоногийн өмнө найзуудтайгаа нэг хоолны газар явсан бохгүй юу? Тэгээ хоолны газар хоол иж аюу гой газар гоё төхлөг юм гой газар те аюу. Тэгээ тийм нэг бодожод юм хажууд юм аквариумтэй ширээ байсан бохгүй. Тэр ширээ ингээд захиалчаад тэгээд болцоонд тийм чинь мэдээд гоё болцоолоо гэж бодсон юм. Тэгээ эхлээд 2 хоног бодж явж байгаа сүүлийн Валентины өмнөх өдрөө тэр газартаа очиж хэлээд ингээд танаа ширээ чинь биш ээ Валентины өмнөх өдөр биш юм биш үү. Валентинаас 2 өдрийн өмнө тэр газар ширээ захиалцсан нэг юм захиалцсан. Тэгээд ингээд дараагийн өдөр нь болохоор онлоо
Ана л бичээд. Ана ингэ тоглох болзъя. Тэгсэн Валентин юу гэж байгаа. Тэгэл юу наах болцсон л. Тэгэхэд яг нэг л яг нэг анхны болцоо ингээл амар юм юу ярьж штэ. Юм бид штэ. Тэрэн дээр амар хичээгээл өвлийн хар хүүтэнд болтой өмсөв гэлж баг гэлдэг үлдээ. Тэгтэл юу л нимгэн нойтон байдаг хувцлаа. Гүүл мүлдээд байв. Тэгэл нэг сарнаа өгөөл хоол идчихсэн юм бит. Вау. Ямар гайхалтай асуулт байна. Амар гоё эсэ яг үнтэй. Яг нэг өмнө хараад таалагддаг байсан болохоор хараад бас. Тэгэл болоо юу? Гэл болоо юм уу? Яа хараа. Нэг юм догтлоо шүү дээ хүн. Айв ингээл гэл догтлоо шүү дээ. Би яг тийм догтлоо шүү дээ. Амар догтлоо. Зүг хамаач. Тэгээд машинч үүсдэг. Тэгээд анх шин байлаа. Мөрийг дэрдэж үлээ. Тэгээд мөрийг бол дэрдэж гэж би дэрдүүлэх гэлээс бодлаа ингэж байлаа. Ингэж сууж. Ингэж сууж байл. Тэгээд яг жоох ингэж яа, би тэгтээ айгу тооцтой байсан байхгүй юу? Яг бүх юма тооцоолоод хэдэн зүйл 100 хэдэн байгаа төгөл байсан. Тэгж байгаа л бензин авсан. Эхлээд яаж байгаа бензингүй. Бензин дуусах нэг бензиний хэдрүүгээр хийсэн юм. Тэгээд дан хоол идсэн. За хоол чинь тэгээд манай oo жоохон өвдөө болц гэлээ. Яа. Тэгээд мөнгөндөө цаавлаад котлет авсан. Ямтан олсон аа долоомор. Бүгд айгу зэмдэг шүү дээ жоохон. Айгу рестораны үнийг бодож баг өгдөө. Тэгээд бүх тооцоо болоо. Тэгээ манай вайн ууна гэдэгсэн. Би уу. За би санал тавьсан л та угаас тэгэл бас л дээд юм чи тэгэл бас вайн заа байна. Тэгээ би машинтай гэдэг шалтгаанаар вайн аваагүй. Мөнгө байхгүй яг. Яг үнэндээ тий. Тэгээд нэг ойролцоо нэг 40,000 төгрөг болсон. Хоолны одоо. Тэгээ бензин цаана нэг 30,000 зөвтгөлцсөн. Тэр мөнгөнд кофе авсан. Хоёрч кофе авч болсон. Тийм л болцоо өстэй. Тэгвэл яг хоолны газар бодож гэж юм хоол идчихэд хоолны цадаг үлдээ миний котлет яг хогийн байсан яг ийм их котлет. Яг үндэ таарлаж байгаа. Тэгээд бас тийчээс нэрдэх шүү дээ. Тэгээд нэг өсөж байгаа шүү дээ. Бүгдийг идэхгүй гэл ингээд тал мал үлдээж байгаа. Хотлог гүйлж бүлдэл юм. Тал юм котлет үлдээж үлдээстэй. Биш манай юм паста авч байгаа хгүй. Пастаны дээрээс ингэ жоох ийцнэ болцсон ч шиг аа ит би зүгээр хасдаг. Тэгээд битээ уустай мөнгө байхгүй шүү дээ. Өөр олдтой юм хийж чадахгүй. Нөгөө нэг бензинээ хөрөнгө оруулалт хийсэн бензинээ өргөх гээд хоёлаа хотоо зугаал юм бол хотоор юу хаана юу зугаалах гэдэг бүтэн 20 хэдэн жил амьдсан газар юуг нь үс зугаалах. Гэтэ гоё зугаалсан тийм ингээд яваалт чи өвөл аяа утгатай байсан. Тэнгүүд ингээд нөгөө нэг юу штэ. Нүхтийн котлет гэдэг чинь тэр чинь очоод ингээд агаа магаа нэг гоё тийш одмо таагддаг. Тэгэл тийш очоод кофе уугаал. Тэгэл арай шүн арай том дахиж нисгөөж кофе авсан буцаж ирж ингэж кофе уусан. Тэгээ шүнжэнгөө ингээд зүрхт нэлсээд тэр зүг кофенаас лассан юм байлээ л дээ. Би хойд хитрхийг давтлаад ингээд ингэсэн юм болов гэсэн чинь кофенд бол. Яа. Яа лачаа асуулт сэтгэл амар таалагдсан шүү дээ. Хамгийн таалагдсан юм нөө. Хамгийн таалагдсан юм нөө. Хамгийн таалагдсан юм нөө. Манай зүгээр л Яа, нэрсээ. Amazing. Хамгийн анх татсан өмнө хөмсгний яс заяа. Яг үнэндээ. Одоо болохоор сайн мэддэг болоод татж байгаа юм болохоор гүнээ. Яг.
Анхны үнсэлтийг би хийсэн байдгийн. Би үнссэн байдгийн. Ягаад тэгэхээр манай он цаагаараа намайг үнсээч гэдээсэн байхгүй ямар олоодаа. Тэнгүүд нь шууд хамдыг аваад үнсэж байгаа. Тэгээд амар байсан. Албаа нэг хажуу ойрхон сууж Ойрхон зүрх. юм юм яаж байж байгаа ойрхон хажууд нь бичээж бол хоош хаан маа зүрхтэй толгой гэж ингэж цаач юм аа гэж буцаж ингэж зөөж байл. Нүд хасвас тул. Зүгээр л үнсэж чадахгүйсэн. Яг үнэ би яг хацтуулж чаддаг гэсэн юм бүтэн. Яг болдож ихснээс хойш тийм аа. Ингээд удаа хангад ичиж шууд доглож өглөө. Тэгээд зинда. Үнсүүлсэн бохгүй би. Хүчээ. Just нэг зүйлийг хүчрхийл бохгүй чи. Хүчээ. Яач хэлээч чи. Хэл чи. Одоо хэл. Хэлээч. За ер нь бол битүүрийг үргэлж ихсээс бас ер нь бол айгүй удаан хугацаанд маргалдахгүй бол явсан. Тэр бол ер нь бол бас айгүй удсан те нэг 5-6 сар л өссөн гэл маргалдахгүйсэн. Тэгж байгаа л ингээл яалч юу тэгэл маргалдахын гарч ирж штэ тэгэл гэж байгаа. Гэтэ битүүрийг маргалдаг юм бол айгүй тэргээ амар нэг сонир жижиг ийм хин зүг. Тэр нэг маргалддаг болохоор энэ жижиг юм нэг бүрэлдэхүүн гэдэг том болж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө маргалдах ч юм уу, муудалцах ч юм уу түүх юмд би буулт хийдэг. Ер нь бол ихтэй юм бол айгуур тийм сайн буулт их чадвартай хэрэгтэй ялуу юмд ерөнхийдөө хосын юмд ялангуяа ихтэй юм бол хамгийн зөв нь буулт их чадвартай. Хамгийн зөв нь нууцлаараа гэдэг үг хэлэх ёстой. Ер нь бол гэдэг би боддог. Тэгээд ерөнхийдөө энэ зан чанар маань ерөнхийдөө айгуур тийм битүүрийн харилцааг айгуур тийм гоёлдог гэх юм уу. Тэгээд бас манай үйл сүүлийн чон буулт хийж сурж байгаа. Аваа. Хэлээч чи хэл. сурж байгаа. Хэл чи. Би яасан хэл. Би засарж байгаа. Тийм шүү. Тэгээд манай хэвээ та хосууд байх юм бол мэдээж хэвэн бол буулт хийх ёстой. Ёстой гэдэг зүг үү? Ёстой гэж ёстой эсвэл зүгээр. Ёстой бол биш л дээ. Зүгээр ер нь зүгээр тийм байвал зүгээр шүү гэх юм байна. Нэг бардам занга хайртай үндэ гарах гэдэг. Тэр нэг юм бас бүх байх юм чинь бас эрэгтэй хүнээс бас баг шууд шалтгаалдаг. Одоо байтын болчихж байгаа. Асууд ялангуяа залуучууд нэг охиныг хэрвээ болцоонд ирэх юм бол яг perfect time байх болно. Тэгээд миний зүгээс өгөх зөвлөгөө нь болохоор яг одоо жид ганцхан тохиох тэр өдрийг яг нэг юм эмэгтэй хүний хүсдэг байдлаар яг өнгөрөөх юм бол тэр эмэгтэйг яг өөрийн бодож чадах байх. Зөв. Валентинаар анхны болцоо хийх нь бол айгүй зөв. Ягаад гэвэл жилийн ой тэмдэглэгээ Валентин давхцдаг болохоор хоёр баяр зэрэг тэмдэглэж байна. Сагуугийн талаас хэмнэл зайтай. Тэгэхээр бусад зүйл хэлэхэд юм Мартин 8 ч юм уу Валентиныг давхцуулж нэг спешиал үзүү болгоорой хийгээр гэж зүлмөр байна. За тэгээд дээр нэмээ шинэ асуудалтай нэмж хэлэхэд би нэг амар гой сонсдог байгаасай гэж хүсэж байна. Тэгвэл цааш тааштай ч гэсэн ойлголцоход амар ах гэж бодож байна. Хоёр туршлагаасаа. Тэгээд бүгдэнд маш баярлалаа. Яг зөвлөгөөнүүд байгаа байхгүй юу? Тэ? Ингээд жишээ нь өглөөний цагаа хамт сууж байхдаа уцаа битгий оруулаад юм уу? Тэгээд байн анхаарал тавьж байгаа ч юм уу те. Жохон жижиг анхаарал гэдэг юм чинь өөр агуу том зүйл болдог болохоор анхаарлаа суулгуулахгүй. Хайртай үндэ гарах цаг болон анхаарлаа сайн хандуулж явах хэрэгтэй. Тэгээд уцаа битгий байн оруулж байгаа хамт байх та гэж зөвлөё. За тэгээд өнөөдрийн битүүрийн бичлэгийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бүх хосуудаа аж аргал хүсэн мэдээж бас Валентины баяр болж гин. Тэгээд баяраа гоё тэмдэглээ, гоё улаан даастай, гоё шоколадтай, оройг сайхан өнгөрүүлээ. Тэгээд наачиж гэсэн Валентины баяр. We started dating at the same time. One guy for coffee, one for red wine. And I just don't know how to decide. What can I do? One likes to cook me primavera. The other doesn't cook whatever.
But I don't care when we're together. Yeah,